Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Сайн байна уу? За сууц. За. Бид нар өнөөдрийн хичээлээр гурвалжны өнцгүүдийн нийлбэр гэдэг хичээлийг орноо. Гурвалжны өнцгүүдийн нийлбэр ямар байдгийг, өнцгүүдийн нийлбэр хэдэн градус байх вэ? Түүнийг яаж бодлого бодоход яаж ашигладаг вэ гэдгийг бодож сурах. За хэдүүлээ тэхийн тул зорилгоо тодорхойлъё. За зорилго. За гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр бол 180 градус болохыг баталж, түүнийг бодлого бодоход хэрхэн ашиглах чадвар дадлыг төлөвшүүлж авна гэсэн үг. За хэдүүлээ өмнөх мэдлэгээс сэргэн саний. За сэргэн сануулгах төвшөнд нэгдүгээрт нь дэлгэмэл өнцгийн тодорхойлолтыг хэлэх. Дэлгэмэл өнцөг гэж үг. За бас. Би минийхээ гүйцэг цоцог болдог цацрагуудаас бүрдэх өнцгийг дэлгэмэл өнцөг. Оо баярлалаа. За юуг хэлж өгөхөр биеийнхээ гүйцэгч болдог. Ийшээ ингээ гүйцэгч болдог. Тэгээд цацрагуудаас үүсэж байгаа өнцгийг дэлгэмэл өнцөг гинэ. Дэлгэмэл өнцгийн тэгвэл градусын хэмжээ нь хэд байд юм бэ? За сугар. 180 градус гэдэг. За баярлалаа. За тэгвэл дараагийн бод. Сэргэн сануулгах юм. Параллель шулууны тодорхойлолт хэн хэлэх вэ? За нар хэл. Нэг хавтгал дээр хоёр шулуун үйл ажиллагаа хоёр шулуун нэг параллель. За баярлалаа. За сууч. За тэгэхээр бид нар юуг хэлж өгөхөр сая ингэлээ. Нэг хавтгал дээр оршдог. Үйл огтлц буюу огтлцоогүй хоёр шулууныг параллель гэдэг юм. Тэгвэл параллель шулуунуудыг яаж тэмдэглэдэг? За. Таагараа биччихье гэж. За энд биччих. За баярлалаа. Хэрвээ параллель биш гэвэл яаж тэмдэглэх вэ? За. За зүгээр багштай хэлчих. Ингээд дараа нь ингээд. Параллель биш. Гэсэн ингэж бичих нэ. За гэсэн. За тэгвэл параллель хэрчмүүд гэж ямар хэрчмүүдийг хэлдэг вүлээ? За. Параллель шулуун дээр орших хоёр хэрчмийг параллель. Тийм. Параллель шулуунууд дээр оршиж байгаа хоёр хэрчмийг параллель хэрчмүүд гэнэ. За энийг M, за энийг A, B ч гэдэг юм уу. Ингээд энэ хоёр хэрчим бол параллель хэрчим гэж ойлгогдох нэ. Тэгэхээр параллель хоёр шулууныг 3 дахь шулуунаар огтлоход энэ нь яг ухаар заавчны дахиад зорж. Хоёр шулууныг 3 дахь шулуунаар огтлоход бол яг ухаар уг хоёр шулууныг хоёулыг нь огтлох гэдэг бид нар өмнө үзсэн. За энэнийг 1 2 3 4 5 6 7 8 гэд параллель хоёр шулууныг огтлагч. За AB гэдэг параллель хоёр шулууныг огтлж байгаа нэг C гэдэг шулууныг зурчлаа. Энэ өнцгийг энийг нь 2, энийг 3, энийг 4 ингээд 5 6 7 8 гэ бид нар ингээд дугаарлалчлаа. За тэгвэл энэ хоёр шулуун параллель байх. Тэгвэл дотоод соливсон өнцгүүдийг нэрлэл гэж багш мэдчихлээ. Дотоод соливсон өнцөг гэж аль алийг хэлдэг. За ариун заяа. 4 3 5. За дотоод соливсон гэж юу хэлж байна вөхөрөө? Дотоод соливсон өнцөг гэж хэд гинэ? 4 6 3 5. 4 6 өнцөг 4 өнцөг 6-тай яах вөхөрөө? Дотоод соливсон өөр. Өнцөг 3 өнцөг 5. За тэгвэл дотоод гадаад өрөөд өнцгүүд гэж юу хэлдэг? За хэлэх хүн байна вэ? За нар хэлээ. Өнцөг 5. За дотоод гадаад өрөөд өнцгүүд гэж. За багш мэдчих. Хаалтан дотор гадаад гэдгийг мэдчихлээ. Гадаад өрөөд өнцөг гэж юу хэлдэг гинэ? Өнцөг 5 Өнцөг 4. Өнцөг өнцөг 4. 4 2 бол яах вэ? Дотоод өрөөд. За дотоод өрөөд. За өөр байна. 6 3. Гадаад өрөөд гэвэл одоо яаж? 8 1 байна. За баярлалаа. За харгалзсан өнцөг гэж ямар өнцгийг хэлдэг? За харгалзсан өнцөг гэж ямар өнцгүүдийг хэлэх вэ? За номонд л гэр. За харгалзсан өнцөг гэж ямар өнцгийг хэлнэ гинэ? Өнцөг 8 Өнцөг 1 харгалзсан өнцөг мөн үү? Арай л биш хэлээд ах шиг. За сугараа.
Үнцэг 8, үнцэг 4. Оо тий өнцөг 8, өнцөг 4-тэй бол яах вэ? Ийм хоёр өнцгөр харгалзсан өнцөг гинэ гэж өмнө хэд хичээлээр үзсэн. Өөр харгалзсан өнцгийг хэлэх юм байна. За хэлмэ. Үнцэг 7, Өнцөг онцэг 3. 7, өнцөг 7, өнцөг 3 хоёр бол харгалзсан өнцөг байна гэж. За сайн байна. Ингээ байж явах нь. За ийм зүйлүүд өгснөөр АБ хоёр шулуун параллел байх шинжүүдийг хэдүүлээ тодорхойлоо. Хоёр шулууны параллел байх шинж. За ямар байвал хоёр шулуун параллел байдгийг. За буй нэмэх. Дотоод солилцсон өнцгүүд нь тэнцүү байвал уг хоёр чулуун параллел. За тухайлбал одоо хит хоёр тэнцүү байвал параллел байх. 4 6 Өнцөг 4 нь өнцөг 6-тай тэнцүү. өнцөг 4, өнцөг 6 гэдэг чинь энэ өнцөгтэй гэсэн үг байгааз энэ хоёр өнцөг дотоод солилцсон өнцгүүд учраас энэ хоёр тэнцүү байвал яах вэ? АБ шулуун параллел. АБ шулуун параллел байв. За энэтэй холбоод хэлэх юм байна уу? За хэлмэ үү? Гадаад дөрвөл өнцгүүдийн нийлбэр нь 180 градус. 180 байх юм бол за хэлээр багш та. За жишээ болгоод. Өнцөг 4 өнцөг 5. Өнцөг 4 дээр нэмэх нь өнцөг 5-ийн нийлбэр нь хэд байв гинэ? 180 градус байх юм бол яах вэ? АБ шулуунууд параллел байна. За гэсэн. За харгалзсан өнцөгтэй холбоотой ариун зай хэлье гэж байна. За Өнцөг 8 өнцөг 4-тэй тэнцүү байвал өнцөг 8 нь өнцөг 4-тэй тэнцүү байх юм бол эндээс яа гэж байна. Өнцөг 8 өнцөг 4 хоёр тэнцүү байх юм бол яа гинэ? А шулуун Б шулуун. АБ хоёр шулуунууд параллел байна гэж ингэж гарах нь. За энийг бид нар мэддэг боллоо. За энийг багш нь биччихсэн байгаа. Ямар нэг дотоод солилцсон өнцгүүд нь тэнцүү байвал хоёр шулуун параллел байт юм байна. Ямар нэг дотоод өрөөл өнцгүүдийнх нь нийлбэр 180 эсвэл гадаад өрөөл өнцгүүдийн нийлбэр нь 180 байвал бас яах вэ? Параллел байдаг байна. Эсвэл ямар нэг харгалзсан өнцгүүд нь тэнцүү байх юм бол уг хоёр шулуун параллел байна гэж. За одоо бидний шинэ хичээл орж ирэх гэж байна. Гурвалжны тодорхойлолтыг хэлэх юм байна. За Батбаатар. Энэ шулуун дээр бол 3 цагийг хосоор нь холбоод үүсэх геометрийн үсийг гурвалж байгаа. За ихсэн. За тэгэхээр нэг шулуун дээр үл оч 3 цэг авлаа. Одоо уг 3 цэгээ хос осоор нь 3 хэрчмээс холбоод үүсэх дүрсийг бол одоо энэ дүрсийг гурвалжин гинэ. За гурвалжныг бол бид нар бол ихэвчлэн А, Б, С гэж тэмдэглэждэг. Гурвалжин мэдээж 3 талтай, 3 өнцөгтэй. За ингээ 3 өнцгөө 3 өөрөөр ингээ тэмдэглэжлээ. За одоо 3 өнцгөө тэмдэглэчи альфабеттай гамма гэж ихэвчлэн тэмдэглэдэг. Тэгвэл одоо бүгдээрээ дэвтэртээ нэг гурвалжнууд зуръя. Гэхдээ баг бүр дотооддоо ярилцж байгаа яг нэг л гурвалжин зурна. Яг хэмжээсүүд нь адилхан байхаар гурвалжнууд багаараа ярилцаад заагаас зурч. За түрүүлээ дууссан багууд нөгөө нэг гэрлэн тохиогоор хэдүүлээ харьцаад явна ш. За бүгдээрээ багууд гişүү дэвтэртээ сурнаа. За хурдан дурч. Багаараа ярилцаад тус-тусдаа нэг адилхан гурвалжин зорч. За хэдний багийн 2 гишүүн зурцсан байна. Бусд нь зураагүй байна тий. За гортог шугамаа ашиглаад эдний багийнхан баг бүгдээрээ бараг дуусчих шиг байна. За зурцсан уу? За эдний багийн зарим хүмүүс. За эдний баг бүгдээрээ зурцсан байна. За сайн байна. За эдний баг нямдор жараа дуусаагүй байна. За эдний багийнхан болсон байна. За сайн байна. За багийн үнэлгээг нь багш нэгнийхэн дэвтэр дээр наачнаа. За бүгдээрээ асуучаас эдний баг түрүүл дууслаа. За эдний баг бүгдээрээ дууссан уу?
За багийн үнэлгээг ингээд тавьчих. За наашаа анхаарч бүх багууд дууссан байна. За баярлалаа. За багшнуудад одоо яаж таран софтвер ашиглахыг танаас аварчлага өгсөн байгаа. За тухайд энэ үнцгийг хэмжихдээ таран софтвероо ингэж тавьж байгаа. За ингэ хэмжиж байгаа тийм үү? Энэ бол одоо тухайд 68 градус байна гэх. Яг ингэ хэмждэг шиг та нар яах вэ гэхээр бүгд өөрөө өөрсдийнхөө зурсан гурвалжнуудынхаа өнцгүүдийг хэмжээд гаргаа. Өнцгүүдийн градусын хэмжээг олох. За хурдлаа шүү. За багш нь багт оноо өгөөд яваад байгаа. Хуу хүн дээр нь бас оноо өгөө яваад байгаа. Энэ 5 шөнүүд бол харилцаа адилгүй өөр өөр байгаа шүү. За эднийх юу болж байна? За эдний баг бол баг дуусах гэж байна. Бүх гишүүд нь дууссан байна. За багаараа ярилцсан шүү дээ бүгдээрээ нэг адилхан байх хэрэгтэй. Нэг адилхан зураг зурсан учраас багийн бүх гишүүдийн юунууд адилхан байх хэрэгтэй. Үйлчлэгийн градусын хэмжээнүүд. За это харъя. За гэрэл дохоогоор харьцаад явна. За эднийх болсон байна. Эдний багийн багийн оноог нь өглөө. Түрүүлж дууссан 2 баг оноо өгнө шүү дээ багш. За эдний баг бүгдээрээ болцсон байна. За багийн үнэлгээг нь энд тавьчих. За бүгдээрээ наашаа анхаарч өгтөдөө. За 1 2 3. За. За чиний градусын хэмжээнүүд хэд хэд гарсан байна? Багш нь энд бас нэг жоох арай өөр гарсан учраас асуугаад. Аан 63. Аан 63 градус. Бетан 102 градус. Бетан 102 градус. Гамма 45. За нийлээд хэд болчихвол гэсэн чинь 210 градус. за гурвалжны дотоод 3 өнцгийнх нь нийлбэр энд 210 гарсан байна. За танаа багийнхаас за чи хэлээд. 90 градус. 90 градус. Ямар гурвалжин зурсан юм? Тэгшүүдэд 3. Өө тэгшүүнцэгт гурвалжин зурсан юм байна. Багаараа ярилцаа. За 90 гараад 35. 35. 55. За нийлбэр хэд гарсан? За танаа багаас намун дээр. Босоод минийх бос. За. Аха. Нийлээд хэд гарав? За баярлалаа. За танахаас ариун болор хэлээ. 90 градус, B 70 градус, C 20 градус. Нийлбэр нь хэд болов? 180 гарлаа. За эднийхээс анунго гараад. Босоод хэлээ. Хэд хэдэн градус гарав? А 33 градус. Аха. B 113 градус. Аха. C 34 градус. Нийлээд хэд гарав? Нийлээд 180. 180 гарсан байна. За таних хэд гарсан байна? За та нэг. Юу. Альфон 58 градус. Аха. Тэгээд вектон 78 градус. Аха. Тэгээд гамма 44 градус. Нийлээд хэд гарсан? Нийлээд 180. 180 градус. Тэгэхээр танах багаараасаа ярилцаагүй энэ хүн арай өөр юу гаргацсан сууж шүү дээ. 210 градус гаргацсан. Тэгсэн чинь бусад багуудын нийт градусын хэмжээг нь хэд байдаг гэж гарав сая. 180 байдаг гэж гарлаа. За хэдүүлээ. Тэгвэл одоо гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр нь 180 гэж хэлбэл одоо батлая. За хамтдаа батлая. За наашаа анхаарч. За багш нэг юм хурц өнцгт гурвалжин зурлаа. За энэ гурван оройгоо би тэмдэглэчихье. А, Б, С гэж тэмдэглэчихье. А оройдох өнцгийг альфа, Б оройдох өнцгийг бета, С оройдох өнцгийг гамма гэж. За тэгвэл одоо параллел шулуун гэдэг юмыг бид нар үзсэн шүү дээ. Тэрийг ашиглаад энэ гурвалжны 3 дотоод өнцгүүдийн нийлбэр 180 градус гэдгийг яаж баталмаар санагч багаараа 1 минутын хугацаанд ярилцсан. Тэгээ гарсан шийдлээ надад бүгдээрээ хэлсэн. Багийн гишүүн. За энэ параллел шулуунтайгаа яаж холбомоор байна?
За болцсон бол нөгөө гэрэл тоогоороо тарьцсан юм. Багаараа нэгдсэн төгөлтөнд хүрсэн бол гэрэл тохиолоо бүгд асаач багаараа. За танаа баг ярилцаад ямар шийдэл байж болмоор байна. Өмнөх хичээлтэйгээ яаж холбомоор байна тэрийг бодоо. Багаараа ярилцаад өмнөх хичээлтэйгээ гурвчны дотоод үзгүүдийн нийлбэр 180 гэдгийг яаж батж холбож болмоор байна. За. За эдний багийн гишүүд бүгдээрээ гараа өргөсөн байна. За эдний баг болсон байна. За дөрөвдүгээр баг бол болсон байна. Багууд бол бүгд дугаарлагдсан байгаа. 1 2 3 4 5 гэдээ байж байгаа. Энэ дөрөвдүгээр баг бол болсон байна. За 5-дугаар багийнхан. За нэг шийдэлд хүрсэн гэж. За 1-р баг болсон. За түрүүл дууссан 5-дугаар 4-р багийнхан санаагаа хэлээ надаа. За ямар? Тэдний шударгаар уушигаа одоогийн 1-р графикийг батлахад АЦ гэрчилтэйгээ параллел байх B-цэгийг дайруулах шударга. За B-цэгийг дайруулаад шодон татъя гэж байна. Ингээд мөн үү? За B-цэгээ дайруулаад ингээд параллел шодон татъя гэж. За тэгээ одоо ямар вэ?യോഗш хоёр параллел шударга байна шүү дээ. Ааха. Одоо энэ параллел энэ шулуун энэ хэрчимтэй бол яг уу параллел байна. Тэгэхээр энэ үнийг би шулуун гэж ойлгоод үргэлжлүүлж болно гэсэн үг бас тийм үү? За. Тэгээ багшаа өнцөг А-гийн дотоод зөвсөн өнцөг. Энэ дээр би нэг цэгүүд авчи. Энэ дээр N гэдэг цэг авчи. Тэгвэл одоо яаж баталмаар санагдчих. За хэлээрээ бусд нь анхааралтай сонсъё. Өнцөг B-A-C өнцөг. Өнцөг B-A-C өнцөг гэдэг чинь альфа өнцөг гэсэн үг мөн үү? За тийм. Энэ багшаа A-B-M өнцөгтөө дотоод зөвсөн учраас A-B-M өнцөгтэй параллел авахаар авсан учраас одоо тэнцүү байна. Мөн үү? X-эн. За баярлалаа. Өөр. тэгээ багшаа өөр өнцөг B-C-A B-C-A өөрөөр хэлэх юм бол гамма өнцөг нь өнцөг C-B-N өнцөгтэй дотоод өнцөг C-B-N-тэй тэнцүү. За тийм. Тэгэхээр одоо энэ өнцөг бол альфа болчлоо гэж хэлж байна. Энэ өнцөг бол гамматай тэнцүү юм байна гэж бодлоо. Тэгээ энэ гуруулаа нийлээд ямар өнцөг гэж бид нар түрүүн ярьлаа. Дэлгүүл өнцөг. За тэгэхээр тэрүүгээр нь томьёолоод хэлдэг багш та. Өнцөг энэ гурвыгаа хэлье. өнцөг A-B-M За MBA гэсэн ч болно адилхан мөн үү? ABM, MBA ч адилхан. Нэмэх нь өнцөг A-B-C өнцөг ABC, өнцөг C-B өнцөг CB энэ үдий. Тэгээд оронд нь эднэрийнхээ оронд нөгөө тэнцүүнүүдээ орлуулчихаар одоо бидний гаргах ёстой дүгнэлт буюу альфа, бета, гамма гурвын нийлбэр 180 гэж батлагдах нь байна. За баярлалаа. Эдний багийн хүн баг батлагыг нь баг хэлчихлээ. Өөр санаа гаргасан баг байсан уу? Өөр гаргасан санаатай баг байна уу? За эднийгээс. Трансфертер ашиглаад нэмээд бид нар зүгээр таамаглаад дэвшүүлээд тэрийг одоо бол бид нар яг хөөхөөрэ баталж харууллаа. Одоо бол итгэл үнэмшилтэй 3-ны дотоод нүцгүүдийн нийлбэр 180 гэдэг. Өөрөөр баталж болох байсан уу? За. өнцөг B-A-C-тэгээ хамар өнцгийг B-A-C-тэгээ хамар. За. хамар өнцгийг нөгөө хоёр өнцгийнхээ нийлбэртэй тэнцүү учраас Энэ ямар өнцөг юм? Энийг юу гэж нэрлэдэг? Гурвалжны гадаад өнцөг гэж байна. Тэгвэл энэ өнцгийг би P гэж тэмдэглэх юм бол P яана гинэ. P тэнцүү
Ветта дээр нэмэх гамма. Ветта дээр нэмэх нь яагаад вүлээ? альфа дээр нэмэх ветта нэмэх нь гамма 3. За хэлээрэй. Альфа ветта гамма 3-ын нийлбэр 180. Яас пи Дахиад ас пи дээр нэмэх нь P дээр нэмэх нь альфа нь хэд вэ? 180 градус байдаг. Ихсэн. Тийм учраас л яг уу энэ хоёрынхоо оронд энэ хоёр ч хоёулаа адилхан. Энэ хоёрын оронд юм байна шүү. Энэ хоёрынхоо оронд гэсэн үг үз. Энэ хоёрынхоо оронд яг үхээр P-г орлуулчихаар энэ P-тэй тэнцүү болж ингэ батлах. Энийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр гурвалжны гадаад өнцгийн теорем гэж. За гурвалжны гадаад өнцөг гэдгийг сая өдөр ярьчихлаа. Тийм үгүй юу? Тодорхойлтыг хэлэх юм байна уу? За хэлэм үү? Гуравчны өнцгөөстэй хамаа өнцгийг гадаад өнцг. Оо баярлалаа. За тэгвэл ийм теорем сая инрэл батллаа гэсэн үг. Гурвалжны гадаад өнцгүүд түүнтэй хамар биш гэхээр энэ биш. Энэ биш. Дотоод хоёр өнцгийн нийлбэртэй тэнцвүүхээр ветта дээр нэмэх нь гамматай тэнцүү гэж батллаа. За гурвалжныг өнцгөр нь бол яг 3 ангилдаг. Юу гэж ангилдаг вүлээ? Хин хэлмээр байна. За. Хэлээ. Оо за. За юу гэж ангилж яах вэ гэхээр тэгш мохоо хурц гэж ангилдаг байна. За одоо хэдүүлээ энэ бодлогыг хамтдаа бодъё. За одоо бичээрэй. ABC гурвалжны хувьд ABC өнцгүүдийн харьцаанууд нь 2 3 4 гэдэг өгөгдсөн байна. Байвал гурвалжны өнцгүүдийг ол. За бүгд дэвтэртэй. ABC гурвалжны биднэрт юугаа өгсөн гэхээр А өнцгийг харьцах нь Б өнцөг, харьцах нь С өнцөг, энэ 3 өнцгийн харьцаа 2 3 4 гэж өгсөн байна. Тэгвэл гурвалжны өнцгүүдийг ол гэж. За бүгдээрээ бодъё. За түрүү дууссан хүүхдүүдтэй багш нь оноо тавиа явна. Мөн багаараа дууссан байвал багийн оноо тавина. За. За. Оо их сайн байна. Зураг заавал зурах шаардлага байхгүй тийм ээ. За таны хав. Өө тэгээд дутуу байна шүү дээ. X-ээ очиод одоо 3 өнцгөө олно шүү дээ. 3 өнцөг чи хэд гэдэг гэж болох. Энд бол олдсон байна. За. Бой нэмэх. Оо их сайн зүг байна. За сайн байна. За оллоо. За догш нараа. Оо сайн байна. За. За доктортныхыг харъя. За сайн байна. За дуусвал энэ бодлогыг бодноо. За. За. За ихэнх хүмүүс дууссан байна. За хин хэлэх үү? Ерөнхийд нь ингэж бодноо гэдэг аргачлалыг нь хэлэх юм байна уу? За бат зэрэг хэлээ гэж. Энэ 3 өнцгийнх нь нийлбэр 180 градус. Оо тий их сайн тийм үү? Одоо эдгээр харьцаануудыг харахад 2-ыг харьцсан 3-ыг харьцсан 4. Эдгээр нэмээд 9 болно. 9 болно. Тэрийг 180 градустай хуваахаар одоо нэг нь олдно. Тэгээд тэрийг өнцгүүдийг олоход 2 3 4 төвчүүл. Тэгээ хэд гэж гарав? Өнцөг А 40 градус, өнцөг Б 60 градус, өнцөг С 80 градус гарсан. За баярлалаа. За одоо бид нар за энэ бодлогыг өгөх юм багш нэг тайлбар хийлээ. Та нарт одоо энэ ажлын схем өгөх гэж байна. За энэ ажлын схем нь ямар вэ гэхээр энд бас давхар багш нь слайдаар харуулчихлаа. Нэгдүгээрт нь хараа. 1 2 3 4 5 гэж багуудад яатсамгаар дугаарлцсан байгаа шүү. Яг энэ 5 бодлого байгаа. Тэгэхээр өөрийнхөө багийн дугаартай бодлогоодыг эндээс бодно гэсэн үг. Бусад багийн бодлогоодыг яагаад биччихсэн бэ гэхээр дууссан хүмүүс бусад багийн бодлогоодыг бодоод нэг хяналт тавихад бэлдэж байна гэсэн үг. Тэгээ энд багийн бодлогоо бодох энд дөрвжин юм хүснэгт байна.
За тэгээд энэ ажлын схемийг товчхон багш нь танилцуулаад тэгээ. За нааш анхаарч. Багийн гишүүд бүр өөрийн багийн бодлогоо уншиж ойлгох. Тэгээ бодлого бодох дарааллаа тодорхойлох яаж бодох юм? 6 тэрнээс дарааллаа тодорхойлно. За дараа нь уг бодлоготой холбоотой бидний өмнөх мэддэг нэмэлт өгөгдлүүд нь ер нь юу байгаа нь тэрийг тодорхойлно. Дараа нь бодлогын бодолтыг гүйцэтгэнэ. Дараа нь хүн бүр бодсон хүмүүс багаараа бодлогоо ярилцсан. Тэгээд бодлогын нэгдсэн нэг бодолтой гарнаа да. Нэгдсэн бодолтой өгөгдсөн энд би цаас өгсөн байгаа. Цаасан дээр яг өгөхөөр буулгана гэдэг чинь бичиж тийм тодруулна гэсэн үг мөн үү? Тэгээ буулгасныгаас самбарт байрлуулад багийн нэг гишүүн тайлбарлах байгаа. Дараа нь бодлтыг энэ доор заасан хэсэгт бодно гэсэн байна. Тэгээд дууссан багийн гишүүд бусад багийнхаа бодлогоодыг бодгож өөрөөр хэлбэл хяналт тавих юм юутай. За дараа нь энэ бодолт хийх хэсэг байна. Доотлолтны үнэлгээ гэж байгаа. Энд нь өөрийн үнэлгээ, багшийн үнэлгээ гэж байгаа. Чи өнөөдрийн хичээлийг хэр ойлгов, яаж шинэ мэдлэгээ хэр ойлгосон бэ гэдгийг энд өөртөө үнэлгээ тавина. Багш нь хурааж аваад дараа нь та нарт багшийн үнэлгээ тавина. Энэ дүгнэлт гэсэн хэсэг дээр тодорхойлт өөрийгөө дүгнээд бичиж болно, багш нь бичсэн ч болно. За яа. Тэгээ багийн гишүүн бүрт одоо ийм материалууд орчноо. За тэгэхээр энэ дээр ажиллах нь байна шүү. За тэгээд дууссан багийн хүмүүс бол гэрэл тохиогоороо багштайгаа харьцаа явуулж байна гэсэн үг. За мэ. Бид болцсон уу? За. Дууссан хүмүүс багштаа үзүүлээд нэгтлүүлээд байж болно. Гэрэл тохиогоороо харьцаа явна шүү. Хэрвээ эргэлзэж байгаа хүн бойд шар гэрлээ асаа, дууссан хүн ногооноо асаа, ойлгохгүй хүн бойд удаан гэрлээ асаагаад яваараа багшинт очиод туслахад бэлэн байна. За энд их сайн явж байна. Хүсэл за сайн байна. За гэс энэ зургийг чинь загаа өгсөн шүү дээ. Зураг хэдийг ашиглах гэж байна. Тэрийг ашиглаад байна гэсэн үг тий. За. За эднийх бол зураад дууссан одоо бодолтой хийж байна. Жаахан том бичсэн шүү манайх. Суграагийнх бол зургууд жижигдэх шахсан байна шүү дээ. За энэ бол их сайхан том болсон байна. За хурд том зурсан байна. За сайхан зураг зурна шүү дээ. Гэс зурчаад тэгээд одоо өгсөн зүйлээ ашиглаа. Танах чинь 2 дугаар байгаа хаа? 3 билүү. Энэ 3 дугаар багийнхаа энэ 3 гэсэн дугаартай бодлогоод наа гэсэн. За энэ хоёр тал нь тэнцүү өгсөн юм байна тий. Тэгээд өнцөг 1 гэдэг чинь аль ийм юм уу? Нэг дээр 3-ыг нэмэхээр 3-аас 20-оор илүү гэж юм байна тийм үү? За тэгэхээр өнцөг 4 нэг нь 3 4 2-ын нийлбэртэй тэнцэх болохоор 3 4 2-ын нийлбэртэй тэнцүү байна. За тийм. Ийм 4 юу өнцөг 4 нь 20 градус. Өнцөг 4 нь 20 градус. Яагаад гэвэл гадаад өнцөг учраас юм байна. За тийм. Тэгээд энэ хоёр хажууд учраас хажууд болохоор энэ өсвөрийн хоёр өнцөг нь тэнцүү. Тийм 20 байна. 20 байна. Тэгээд 180 градусаас 40 градусыг хасгаар 140 градус. Окей. За энд болсон байна. Багийнхандаа туслаад энд бас зүг болсон байна. Эсвэл бусад багийн бодлогыг бодоод хяналт тавихад бэлтгэж байна гэсэн. За сайн байна. За гэрэл тохиогоо асаагаад үзүүлээд яваа шүү багш та. За багш нь харъя. Аль вэ? 4 дугаар бодлого юм уу те? Өнцөг 2 гэдэг бол өнцөг 3-аас 2 дахих юм уу те? За тэгэхээр яа гэсэн үг вэ? Энэ 3-ын нийлбэр 180. Энэ өнцөг 4 гэдэг чинь Адилж өнцгөр байгаа. тийм байна. Тэгэхээр энэ хоёр чи ийм болно. Тэгээ инхээр 5 болно. Өө ихсэн. Ястай мундаг байна. За эдний багийн гişүүд бодож ихэлсэн байна. Хэрвээ чадахгүй багшаасаа тусалцаа авч бол юуг нь ойлгохгүй. Ха? За батанда хортой шүү. Оо их сайн байсан. За түрүүл дууссан хоёр багийн гишүүд бүгдээрээ бодсон байна. Түрүүл дууссан хоёр багийг самбарт байрлуулаад тайлбарлуулж чинь. Тэгээ босд нь тэрийг нь хянахад бэлднэ гэсэн.
За эдний хоёр багийн бодлогоодыг самбарт ярилцъя. За дуусч байна уу? За хурдлахгүй бол ерөнхийдөө жоохон. За хурдан бичиж. Танаа одоо хурдан бичиж. Энэ бодлогоодыг дэвтэрдээ бичээд бодъё. Бусад нөгөө хяналт тавих багийнхан бодлогоор бусад багийн бодлогоодоо дэвтэрдээ бичээд бодъё шүү. За. Дэвтэрдээ бичиж аваад бодъё. Оо ихсэн. За тэгээд шууд олох хэвээр өнцгөө шууд тэдгээ бичиж. Өнцөг хоёр тэнцүү. Тэнцүү 72-гээр шууд бичсэн ч болно. За шууд үржих нь гэж бичиж. За эдний багийнхаа юу байрлал скотч үлдсэн үү? За наад чаа. За бос төвтөртэй бодож шүү. Скотчаас чи. Майнд скотч. Байгаа мэн зүг тэгээ наачих болно тэгээд. За дахиад скотчоор газ наачих болно гэдэг. Майныг на. Тоо. Дэ. За яг наахгүй гэсэн шүү дээ. За манайха түр бүгд наашаа гарч. За зүг сууч 1 2 3. За сууч. За бүгдээрээ сууч. За түрүүд дууснараа энергийн багаас тусаад тайлбарлаач. Юу гсэн юу болох гэж байгаа юм бэ? За. Энэ орчин дээр А гэсэн орчны А Б татсан Б-тэй татсан тэнцвэр. Оо за. Энэ орчин айлтгаж байгаа. Ааха за. Тэгээд орчин өнцөг хоёрын өнцөг дөрөвтэй тэнцүү суур өнцөг тэнцүү. Оо тийм ихсэн. Өнцөг хоёр тэнцүү өнцөг хоёр гэх үгүй. Аа. Айлтгаар тэгэхээр энэ хоёр өнцөг өнцөг гурав энэ бас өнцөг гурав. Шрас нийлээд 5 өнцөг гурав гарна. Оо ихсэн. 180 градусаар 5-ын ишний гаргаад хуваачаар өнцөг 3 36 градус. Өнцөг 2-ын өнцөг 4-тэй тэнцүү учраас 36 градус үүсгэн. Өнцөг 72 градус. За баярлалаа. За эдний багт нэмэлт алдаа оноо байсан уу? За байгаагүй. За тэгвэл одоо тэдний багаас хэн бас тайлбарлах юм? За тэдгүүнээ усаа тайлбарлаж. За манай болохоор өнгөрсөн зүйлийн бодлого зураг хоёр А Б энэ А Б тал нь Б С талтаа өнцөг юм болохоор өнцөг 2 3 авсан дээр. За. Тэгээд А Б тал нь Б С талтаа тэнцвэрчээс энэ болохоор адилхан хажууд 3 юм байна. Тэгээд нэг 3 дахин их гэрсэн учраас одоо нэгдээ 180 градусаар дүүр тухаар 45 градус буюу өнцөг 2 нь гарч ирнэ. Адилхан хажууд 3-ны сөрийн өнцөг хоорондоо тэнцвэр учраас юу 45 градусаар юу 3 үржүүлж өнцөг нэг 135 градусыг гараад ирнэ. Тэгээд 180 градусаас сөрийн 2 өнцөг 45 градусаар 20 үржүүлээд хасаад гэнэ. Үлдсэн өнцөг буюу 90 градус юм. Оо тий. Тэн дээр бас нэг жоохон нуусан. За баярлалаа. За одоо төгсгөлд нь хэдүүлээ. Энэ бодлогыг маш товчхон ярилцаад дуусгана. За. АЦ суурьтай АБЦ адил хажууд 3-нд АД бисэгдрээс татав. АД бисэгдрээс татав. Тэгээд өнцөг С 50 градус бол АДЦ өнцгийг ол гэсэн ийм бодлогыг дэвтэртээ бүгд бодоод төрүүлж бодсон хүн тайлбарлаад явчих. За бүгд дэвтэртээ. За багш та нартай адилхан энэ хэсэгт тэр бодлогын зургийг зуръя.
За АЦ суурьтай адил хажууд гурвалжин гэсэн учраас энэ бол С. За энийг Б гэж адил хажууд учраас энэ хоёр тэнцүү байна. За тэгээ адил хажууд гурвалжинд АД гэдэг бисигдрис татнахаар бисигдрис гэж юу хэлэх үү гэдгээ мэдэх ёстой. Тэгээ энэ дээцэг байна. Тэгээ өнцөг С 50 градус гэж байна. Өнцөг С 50 градус юм бол АДЦ өнцгийг ол гэсэн ийм бодлого байна. За энэ бодлогыг бодох нь зураг бол яг ингэж зурагдана гэсэн. За энэ өнцөг А-тайгаа тэнцүү 50 байна. Тэгээд яхаар энэ бисигдрээс учраас 25 байна. 180-ийн хоёрын нэгнээс 105 байна. За гэсэн. Энд болсон байна. За тэнд гүшин харъя. За харъя. Энэ дээр энийг нэмэхээр энэ болохгүй. Нийлбэр дээр алдсан байна. За. За энд болсон байна. За буй нэмэх. Энэ ийм л гармаар санагдаад байна. Хотлоо нэмж асахтай алдсан. Энэ арай биш байна. За энэ зүг байна. Энэ арай биш байна. Энэ арай биш байна. За. За энэ зүг байна. Энэ арай биш байна. За энэ зүг байна. За энэ зүг байна. За энэ зүг байна. За эдний багийнхан дууссан байна. За баярлалаа бүгдээрээ дууссан байна. За нааш анхаарч. Хэн надад тайлбарлах уу? Би ерөнхийд нь бодлтыг нь бичиглэлийн товчхон. За тэнд ногоон гэрэл асаасан байна. Энэрэл басаад хэлчих. Шууд товчхон хэлчих багш та. Багш нь шууд бичиж. Өнцөг тэгээд яа. За өнцөг Аа бол мэдээж суурийн өнцгүүд учраас тэнцүү 50 байна. За гэсэн. Бисигдрээс учраас 50-аас 2 туугаад. Оо 50-га 2 туугаад 25 градус бисигдрээс учраас энэ 25 гэсэн байна. Одоо яаж болох вэ? АДЦ өнцгөө яаж олно гинэ? 180 градусаас хасах нь өнцөг ДАЦ. Аа ДАЦ гэдэг чинь энэ өнцөг Хасах нь өнцөг С. өнцөг С гэсэн үг. Өөрөөр хэлбэл 180 градусаас энэ хоёрын нийлбэрийг хасчих юм бол гарна гэсэн үг. Ингээд 75 буюу 100 градус. энд хэдөө 105 градус байх нэ гэж. За бүгдээрээ ийм хариу гаргасан байна. За баярлалаа. За ингээд өнөөдрийн хичээлийг ер нь юу ойлгоод өгнөд ярих юм байна. Анар ярих юм уу? За анар босоод яриа. Чөлөөтэй өнөөдрийн хичээлээр юу ойлгов? Өнөөдөр чинь бид каталог чуулганыг тэгээд өмнө үсгээс болохоор тэргээс хинээс сонсон. Тэгээд нөө гурвалжтын дотоод өнцгүүдийн нийлбэрийг яаж авах вэ гэхээр 180 градусыг нөө гурвалжтыг 180 градус байдгийг гэдэг баталсан. Батлаа. За энэ л хэлэх гэж байна уу? За энэ л хэлээ. Чи юу ойлгов өнөөдөр? Өнөөдрийн хичээлээр гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180 градус байдаг. Харин бас харилцааг өнцгүүдийн дотоод солилцсон өнцөг болон дотоод солилцсон өнцөг болон хангалттай өнцгүүд нь тэнцүү. Тэгээд өөрөөр өнцгүүдийн нийлбэр 180 градус байдаг. Яг гурвалжны гадаад өнцөг түүнтэй хаврын өнцгүүдийн нийлбэртэй тэнцүү байдаг. Түүнийг ашиглаад бид нар янз бүрийн нөхцөл нөгөөгдсөн байх үед бодлогоодыг бодож явах уу? Сурсаа. За өнөөдрийн хичээлээр бид бүхэн тэгээд гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180 гэдгийг ашиглаад бодлогоодыг хэрхэн яаж бодох, өмнөх төсөөлөл дээрээ тулгуурлаж яаж бодохыг яг хэд хэдэн жишээгээр бодлоо. Ингээ гэрийн даалгаварт бол яг хөөрэ багийн гишүүн бүхэнд нөгөө багийнхаа бүх бодлогоодыг бодох даалгаврыг өглөө. Ингээ өнөөдрийн хичээлд бас анхаарал тавьсанд баярлалаа.